Путин юу санал болгосон бэ гэх юм бол би Ирантай ярьж өгч болно. Би Израильчуудтай ярьж өгч болно. Би энэ хоёр хүний хооронд зуучлаад өгье. Инх тайвны төлөө гэсэн чинь Трамп өөрөө ууралцсан. Өгшөө. Ингэж тусланаасаа чи Оростой надтай туслаач. Одоо чи өөрөө инх тайвны хилцэл хийгээд заа ёо. Чи өөрөө надад гай болохоо болоод чи өөрөө Украинтай инх тайвны ширээн дээр уулзаад дараа нь миний энэ лайл руу орж ирээрэй. Чи дэм болохгүй юм бол бити надад гай болчих гэсэн утгатай хэлсэн. Тавлан карма сонин шүү. Та санаж байгаа бол цагаан сарын үеэр Зеленский цагаан ордон дотор орж Дональд Трампаар тултлан загнуулсан. Яагаад загнуулсан бэ гэвэл тэ чамд мас байхгүй, чамд хүзэр байхгүй, чамд гаргалаа байхгүй, чи дайн ихлүүлэх гэдэг, чи солиор, чи дэлхийн 3 дахь дайныг ихлүүлэх гэдэг штэ гэж загнасан. За 4 сарын дотор салхи хэрэгчлээ. Одоо энэ видео харцгаа. You're right now not in a very good position. Чиний байдал байр суурь нэг сайн биш шүү. You're gambling very hard to do millions of people. Чи маш олон сая хүмүүсийн амь насыг эрсдэл оруулж байгаа шүү. You're gambling with World War III. Чи дэлхийн 3 дахь дайнаа тоглож ийн шүү залуу маань. You're gambling with World War III for the American people to see what's going on. Одоо Трамп дэлхийн 3 дахь дайнаа тоглож байгаа. Харин Зеленский юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо ингэсгээд удахгүй ярьчих заяа. За тэгээд Дональд Трамп бас андуудаа алдчихин кабинетийн хэдэн гишүүдүүд одоо өргөдлөө өгөх бах. Хүмүүс бас юу ярьж байна гэх юм бол энэ хагасаа бүтэн сайнд Америкчууд энэ дайн руу оролцож эхлээд бөмбөгдөж эхэлж магадгүй. За тэгээд Илон Маскыг аль хэдийнэ устгацсан. Одоо Tucker Carlson-ыг ч гэсэн ерөөхдөө орхио явж байгаа. Тэгээ Дональд Трамп одоо хөрхий ганцаараа 6 сарын дотор ийм юм болно гэдэг чинь одоо хин мэдэх байсан бэ те. А гэхдээ нэг сайн мэдээ байгаа. Нэг сайн мэдээ тэр нь яг юу юм бэ гэх юм бол одоо анхаарал хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол Украинаас Иран руу шилжчихсэн. За тэгээ Зеленский бункер дотроо яг энийг бодож байгаа хаа. Мухараал ийдсэн Иранчууд те. За тэгээ энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол when your war stops trending. Чиний хийж байгаа дайн тэ тренд биш болчих юм бол тэ ганцаараа ингээд шавдрлагдсан ингээд үнчирсэн ингээд сууж байгаа хгүй. За Зеленский мөн мэдээ эндээ зогсгоо яадаг гэх юм бол сүүлийн 7 хоног Оросууд юу хийж байна гэх юм бол өдрө болгон ойролцоо 20 км талбай эзэлж байгаа. Дайны талбай дээр Оросууд Украинчуудыг ер нь бол арчиж эхэлж байгаа. Зэвсэгний дутагтай, хүн хүчний дутагтай, тэгээ моралын дутагтай Америкчууд юу хийж байна гэх юм бол wie eine Würgeschlange erdrücken. Ерөнхийдөө могоош мэд шиг тэгээ Оросууд Украиныг ингээ боож эхэлж байна. Нэмээд Путиний ард зөндөө хүмүүс байгаа. Ямар хүмүүс юм бэ гэх юм бол Путинээс хамаагүй харгасан хүмүүс. Цөмөн зэвсэг аль хэдийн шидчмээр байсан. Украиныг аль хэдийн дэд бүтцгүй, цахилгаан станцгүй, гүүргүү, замгүй, төмөр замгүй, олборлолтгүй, үйлдвэрлэлгүй болгомоор байгаа хүмүүс байгаа. Оросууд 2014 оноос хойш энэ дайнда бэлтгэсэн. Зөндөө үйлдвэрлэлтэй, зөндөө зэвсэгтэй, ардсан солонгос хятадуудаас зөндөө пуужин зэвсэг авч байгаа. Тэгээ Путиний ард хүмүүс одоо юу шаардаад эхэлж байгаа юм бэ гэх юм бол дайн зарлаач ээ. Яг гэх юм бол одоогийн байдлаараа special military operation явж байгаа байхгүй юу? Хуулийн нөхцөл нь арай өөр. Тэ? Цахилгаан станц, дэд бүтц, зам, гүүр мөр бөмбөгдөх одоохондоо хуулийн үндслэл энэ special military operation-аараа байхгүй. Hardliner ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол тэ одоо Америкийн Lindsey Graham тэ Lindsey Graham юу хийж байгаа юм бэ гэх юм бол бөмбөгт гэж байгаа штэ, дайн зарлах гэж байгаа штэ. Путиний ард Орос бас Lindsey Graham гэдэг хүмүүс зөндөө байгаа. Тэдний үсэж байгаа юм бэ гэх юм бол манай 20 цөмийн зэвсэг тээвэрлдэг тийм бомбер манай цөмийн зэвсгийн triad руу халтцсан учраас дайн зарлаач ээ. А тэгээ хаа хүртэл явсан бэ гэх юм бол та санаж байгаа юм бол эрхүү хүртэл Украины дрон явсан шүү дээ. Монгол хэлээс тэ нэг 100 хэдэн километрийн зайтай. Айгу ойрхон бүр тэгсэн. Гэхдээ өнөөдөр хүртэл Путин тайм байгаа. Кремлин өнөөдөр хүртэл дайн зарлаагүй. Илүү харгас болгож байгаа. Гэхдээ тэр дэд бүтц цахилгаан станц зам гүүрлөө одоохондоо бөмбөгдөг байгаа. Ер нь бол тултал нь бөмбөгдөж байгаа. Гэхдээ харгас бөмбөгдөх байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол хамаг анхаарал угаасаа Иран руу явцсан учраас тэ Кремлин, Москва, Оросууд
Тэгээ бараг хүснээрээ хийж болно. Гэхдээ тултал нь бөмбөгдөж болохгүй. Тэгэх юм бол буцаагаад анхаарал нь Киев, Украин руу явж магадгүй. Тиймээс энэ дээр Путин ерөөхдөө жоохон болгоомжлж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахгүйгээд анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлүүлье. Тэгээд хүмүүс бас юу нэгж байгаа юм бэ гэх юм бол бүтэн дайны эдийн засаг руу шилжийя гэж байгаа. Яг гэх юм бол одоогийн байдлаараа Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3% тийм ээ дайны одоо эдийн засаг руу шилжсэн. Жишээлбэл Украиний эдийн засаг 34% дайны эдийн засаг. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Их Британи, Англи улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50% нь тал нь дайнда зориулагдсан байсан. Ерөнхийдөө Путиний цаана хүмүүс ер нь ийм юм нэгч байгаа. Ягаад 6.3% дотоодын нийт бүтээгдэхүүн зэвсэг, пуужин, танк руу зарцуулж байгаа юм бэ? Энийг ядаж 15-20% болгооч. Энийг гэлс дуусгаач. Украин улсыг эндүтчээсэ гэл. Гэхдээ Путин юу хэлж байгаа юм бэ гэвэл Украинууд агаарын хамгаалтгүй болсон. Тэ? Тэр Patriot system янз бүрийн пуужныг дууссан. Тийм учраас Оросууд одоо чөлөөтэй хязгааргүй дрон пуужингараа бөмбөгдөж байгаа. We have caliber missiles. Тэ? Биднэрт калибр пуужин байгаа. Биднэрт өөрийнхөө хүслээрээ цэрэгт элсэж байгаа хүмүүс байгаа. Бид нэр ерөөхдөө хүчээр хуулиар цэрэг татах одоохонд хэрэггүй байгаа. Тэ бид нар зөндөө нөөц боломж байгаа. Тийм учраас хэдүүлээ тайван байцгаая гэсэн үндсэлтэй Путин ярьж байгаа. Яагаад вэ гэх юм бол өөрөө ялал бий болгож байгаа. Яагаад вэ гэх юм бол өдөрт бараг 20 км яаж байгаа. Нэмээд удахгүй хэдхэн хоногийн дараа НАТОгийн том чуулган болно. За Den Haag хотод. За тэгээ Литвания улсын тэ гадаад хэргийн сайд юу хэлж байна гэх юм бол Украиныг өөрөхгүй. Украиныг бид нэр энэ чуулган дээр өөрөхгүй. Тэ Зеленский цаашаа гэж байгаа. За тэ нэмээд бас юу хэлсэн бэ гэх юм бол Украин НАТОгийн гишүүнчлэл одоохондоо хэлсэн ширэн дээр юус байхгүй. Тэгээ амар сонирхолтой тоглоом байгаа ч тэ 3 жилийн өмнө НАТОгийн гишүүн боол 2 жилийн өмнө болоорой гэрээг ингээ өргөдлийн ингээ зурцсан Байден юу хэлж байгаа юм бэ гэхээр гишүүн болно. Марк Рутте НАТОгийн тэ захирал нь гишүүн болно. Гишүүн болохгүй амар хүүхэлтэй тоглоом болж байна. Энэ юу юм бэ гэх юм бол одоо болохгүй. Одоо тэ Украин ялагдаж байгаа. Тэ энэ мөнгө санхүү, энэ дайны санхүүжилтээс ашиг авдаг, мөнгөө угаадаг хүмүүс шин юмыг олцсон. Яагаад гэх юм бол хүмүүс энийг ингээ ойлгочих цаа. Ард түмэн тэ ард түмэн юунаас залхацсан байгаа юм бэ гэх юм бол Зеленскийгээс залхацсан, Украинаас залхацсан. Окей. Тийм учраас Украины дайныг санхүүжүүлэн дэмжин тийшээ дахиад 10 тэрбум 20 тэрбум цэргүүдээ явуулна гэх юм бол одоо моднасаа гарцсан гэсэн үг. Гэхдээ цоошин боломж гараад ирж байгаа байхгүй. Израиль, Ираны дайн цоошин fresh. Тийм учраас тийшээ 10 тэрбум 20 тэрбум. Тэгээ Ursula von der Leyen, тэгээ Friedrich Merz гэх мэт ч 800 тэрбум доллар, 50 тэрбум доллар, нэг их найд еврогийн ингээ сан маань ингээ бүрдүүл явж байгаа штэ. Зэвсэг үйлдвэрлэл юу юм бэ? Тэр нь яг юу юм бэ? Тэд нар яг жигнэсээ зүгээр цэвэр үйлдвэрлэл дээр анхаарч байгаа юм уу? Эсвэл ялцарцсан, бузартцсан ус төрчнөр тэндээ дараагийн мөнгөний тоогоо бэлдэж байгаа юу? Ард түмнээс дахиад мөнгө хөдөлмөрийн ингээд паразит мэтэр сорох боломжийг харж байгаа юм уу?
Эсвэл жинкнээсээ дайнд бэлдэж байгаа юм бол би юу гэж бодож байна гэх юм бол тэд нар угаасаа мөнгө угаах сонирхолтой. Ашиг хийж байгаа. Зеленский хангалттай ашиг хийсэн. Одоо хаана ашиг хийх юм бэ гэх юм бол энэ модноосоо гарцсан ард түмний эсрэг үүсэж байгаа дайнд бид нар одоо мөнгөө явуулахгүй, тэндээ мөнгөө угаахгүй, хаана мөнгөө угаах юм бэ гэх юм бол муслим хүмүүсийн эсрэг, Иран хүмүүсийн эсрэг, цөмийн зэвсгийн араас явж байгаа хүмүүсийн эсрэг бид нар одоо тэмцэнэ. Тийм учраас Украины дайн ерөөхдөө ингээд хаягдчихж байгаа байхгүй юу? Тэ. Нэмээд сүүлийн үед та миний контентыг харж байгаа юм бол Трамп өөрөө айгүй тогтворг байгаа. G7-гийн уулзалт дээр ганцхан нэг өдөр ирээд тэгээд тэдний хаяа явцсан. Ерөөхдөө маш боронктой. Твиттерийг харж байгаа юм бол тултал нь бууж өг. Иран таатыг ална шүү, тэ? Аятолла Хоменей би хүссэн цагтаа чамайг ална мална. Өнөөдөр хүртэл алаагүй малаагүй амар харгас бүр ингээ контенанс, тэ? Төвчээрээ алтаад боронктож явж байгаа. Кабинет дотор нь замбрааг болж байгаа. Трампыг дэмжиж исэн хүмүүс нь ерөөхдөө дэмжихэ болж байгаа. Илон Маск дэмжихэ болцсон. Tucker Carlson бас ингэж байгаа. Тэгэхээр Трампыг сонгоцсон хүмүүс одоо social media, Twitter, X, YouTube дээр юу ярьж байгаа юм бэ гэх юм бол хот гар байсан байна. Тэ? Израилийн нохоо байсан байна гэж ярьж байгаа байхгүй. За, тийм учраас Трампыг уурыг хүрхэхгүйн тулд бид нар юу хийж яах юм бол энэ НАТО-гийн чуулган дээр маш товчхон уулзалт тийм. Макрон, Штармер ерөөхдөө Трампаас жоохон хол байлгая. Ursula von der Leyen, Kaja Kallas угаас тийшээ явуулахгүй гэх юм бол Дональд Трамп шууд тесэрчин. Нэмээд юу хийж ийна гэх юм бол Трампаас Зеленский хол байлгасан дээр яагаад вэ гэх юм бол чуулганы дундуур хэвлэл мэдээллийн бага камертай хүмүүс нь байгаа. Тэгээ камертай хүмүүс байгаа учраас Зеленский, Kaja Kallas, von der Leyen, Merz, Macron, Штармер Трампыг өөрийг хүрчих юм бол тэ камерын урд биднийг царай алдуулчих юм байна. Тийм учраас Зеленскийг угаасаа анханаас авчих байгаа. За тэгээ энэ дээр Зеленский яаж байгаа юм бэ гэх юм бол гомдцсон хүүхэн шиг та намайг орохгүй юм бол би угаасаа очихгүй гэд хариу гаргаж байгаа байхгүй. Би угаасаа очихгүй гэж байна. Тэ. Одоо хизээ болох юм бэ гэх юм бол 6 сарын 24-өөс 25-ын хооронд болно. Тэгээ Путин дээр шин санкц тавиач, надаа мөнгө өгөөч, Twitter дээр угаасаа 40 тэрбум доллар надаа хэрэгтэй байна. Бид нар яалагч чинь мөнгө өгөөч, Путин дээр Орос дээр илүү их том санкц тавь. Одоо хин ч тоохгүй байгаа. Үнчирсэн. Эндээс ч урилга өгөхгүй байгаа. Канадчууд 1.6 тэрбум, 2 тэрбум доллар, евро тэгээд Европчууд нэг жоохон санкц тавьж байгаа. Их Британиг 20 газ нефт тээвэрлэг усан онгоцоор санкц тавьсан байгаа. Гэхдээ олигтой юм ерөөсө гарч ирэх байгаа. Яагаад вэ гэх юм бол тэднэрт одоо хөдөлгөөн хийх, маневр хийх зай байхгүй болсон. Ард түмэн дээр арчигдж байгаа. Дараагийн сонгуул дээр арчигдсан. Трамп эднэрт ууралцсан байгаа. Тэгээд Трамп Израилийн лобби мөнгө өгдөг хүмүүсийн керманд орцсон байгаа учраас стресс өндөртэй. За. Тэгээд Путин юу санал болгосон бэ гэх юм бол би Ирантай ярьж өгч болно. Би Израильчуудтай ярьж өгч болно. Би энэ хоёр хүний хооронд зуучлаад өгье. Инх тайвны төлөө гэсэн чинь Путин Трамп өөрөө уралцсан. Do me a favor, Vladimir. Mediate Russia first. Тэ. Өгшөө. Тэ. Ингэж тусланаасаа чи Оростой надтай туслаач. Одоо чи өөрөө инх тайвны хилцэл хийгээд заяа. Чи өөрөө надад гай болохоо болоод чи өөрөө Украинтай инх тайвны ширээн дээр уулзаад дараа нь энэ Украин миний энэ лайлуу орж ирээрээ. Чи дэм болохгүй юм бол бити надад гай болчих гэсэн утгатай хэлсэн. Тэ. За тэгээ Трамп өөрөө юу ярьсан бэ гэх юм бол би саяхан Путинтэй ярьсан. Тэгээ би Владимирт юу хэлсэн бэ гэх юм бол чи эхлээд Оросын дайнаа зогсчих. Тэгсний дараа чи Ираны дайн руу зогсоох арга хэмжээ рүү оролцож болно. Би уцаар ярьсан гэсэн. Би Оросууд юу ярьсан бэ гэх юм бол өчигдөр манай хоёр өдөртөгч хоорондоо яриаггүй. Тэ? Life is so eventful these days that a retrospective covering several days is like looking back yesterday. Peskov хэлсэн гинэ. Тэ? Сүүлийн үед өдөр болгон амар шин мэдээлэл гарч байгаа. Тийм учраас манай Дональд Трамп өчтөр ярьсан юм уу? 3 хоногийн өмнө ярьсан юм уу? Бүр санахаа болчихж байна. Энэгээр юу хэлж байна гэх юм бол манай хоёрын хоорондоо ерөөсөө ярьсан юм байхгүй. За тэгээ мэдээж Макрон, Штармер янз бүрийн ярьж байгаа тэрийг ерөөсө тоох хэрэггүй. Нэмээд ямар шин тооцоо гарч байгаа юм бэ гэх юм бол энэ Орос Украинийн дайн ихснээс хойш Европын эдийн засаг 1.1 их найд долларын
алдгал хүлээж авсан. Юунаас юм бэ гэх юм бол энэтхээс нефть авж байгаа, Арабаас нефть авж байгаа, Америкчуудаас нефть авж байгаа, Катараас газ нефть илүү үнэтэй үнээр авж байгаа. Тэгээд энэ статистикийг харах юм бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд Европын эдийн засаг өсөөгүй, Германых агшсан, Их Британийг агшсан, Францыг ч гэсэн агшсан. Тэгээ яг энэ тооцоо хийх юм бол ер нь бол эдийн засаг нь өсгөө болцсон, Америкийн эдийн засаг харин өсөж байгаа. Ингээ харьцуулаа явах юм бол 1.1 их 80 хаашаа явуулсан бэ гэх юм бол энэтхлөө явуулсан. Тэгээд энэтхчүүд дамжуулаа Орос руу явуулсан. Америкчууд эндээсээ хөөрхөн ашиг хийсэн. Сауди Араб гэх мэт чинь бас хөөрхөн ашиг хийгээд за эцээдтэй хэн хохирч байгаа юм бэ гэх юм бол Европ ард түмэн өөрөө хохирч байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол Ираныг бөмбөгдөөд эхлэх юм бол баахан муслим шашинтай хүмүүс дахиад хаашаа зогтох юм бэ гэх юм бол Европ руу зогтноо. Энэ Либия бөмбөгдсөний гай, энэ Ирак бөмбөгдсөний гай, энэ Сирия бөмбөгдсөний гай, энэ Америкчууд дэлхийд даяар Израильчуудтай хамт ингээ улс орнуудыг бөмбөгдөж байгаа. Тэгээд тэр гэр оронгүй болсон ажлын байргүй хүмүүс хаашаа зогтож байгаа юм бэ гэх юм бол Европ руу зогтож байгаа. Тэгээд одоо Орос Украины дайн бас хэн ихлүүлсэн бэ гэх юм бол Америкчууд ихлүүлсэн. Тэ Украинаас хэдэн сая одоо бараг 3 сая Украин хүмүүс хаашаа зогтсон бэ гэх юм бол Европ руу зогтсон. Тэгээд энэ дайныг одоо Трамп зүгээр хайцсан байгаа. Хэний тэр хогоо хаана хайж байгаа юм бэ гэх юм бол Европт хайж байгаа. Тэгээд Европчууд хамаг хогийг үрээ явж байгаа. Тэгээд Макрон, Штармер, Мерц гэх мэтчлэн зүгээр Америкчуудын бууны нохоо болоод дагаа явж байгаа юм бол ганцхан хэлэх юм байгаа. Тэр нь юу юм бэ гэвэл таата юу юм бэ?